Ноонхон шин Лондонгийн Хаанитын ресторанд нэгэн залуу тоогооч хоол хийж байна. Гэвч өдөр нь энэ залуу 20,000 оюутнаас шалгарсан ердөө 8 хүний нэг. Энэ түүх хаанаас эхэлсэн бэ гэж юу? Энэ түүх нэгэн ээжийн оргисон мөрөдлөөс эхэлсэн юм. Түүнийг оргил гэдэг. Оргилын ээж лингва нэртэй полиглот олон хэлний сургуулийн ажиллаж байв. Тэрээр магистр хамгаалахаар Японд руу явахдаа оргилыг тэнд тээсэн юм. Хүүгээ Монгол төрүүлэхээр буцаж ирэхэд жирэмсэн ээжийн амьдрал түүний сургуулийг зогсон байдалд ороход хүргэж эцэстээ сургуулийн хаалга барьжээ. Амьдралын ихээр ээжтэйгээ Лондонд очисон тэрээр ердөө 13 настайгаас эхлэн ээжтэй туслан ажил хийж эхэлсэн. Лондон дээр математик, физик эдийн засгаар суралцаж Их Британий математикийн олимпиадад хүрэл медаль хүртэж байсан удаатай. Түүнд авиас бас боломж байсан ч сахилга бат суралцах татал хангалттай бүрдээгүй байснаас Брюсселийн их сургуулиас өргөдлөө өгөн гарч байсан нь түүний хувьд том бартаа байлаа. Гэвч тэр бууж өгөлгүй компьютер бизнесийн чиглэлээр дахин суралцаж хажуугаар нь Лондон хотын ресторануудад тоогооч хийхин зэрэгцээ өдөр бүр дасгал хийж ном уншин бясалгал хийх дадлуудыг бүтээж өөрийгөө хөгжүүлсээр байв. Өөрийгөө шинээр бүтээхээр шийдсэн тэрээр 10 гаруй өөр хэлийг биедан судалж Oxford, UCL зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудад урилгаар зочин лекц унших хэмжээнд хүрч чаджээ. Улмаар 10 жилийн турш боловсролын контентын хүмүүст мэдлэг түгээсээр Английн томоохон медиа компани ахлах продюсерээр ажиллан давхар Octol-ээр нь онлайн сургалтаараа мянган сурагчдад хүрсэн юм. Гэхдээ энэ нь түүний хувьд зүгээр нэг ашиг орлогоор хэмжигдэх бизнес биш, харин сурагч нэг бүрийнх нь олж авсан итгэл, жинхэнэ сэтгэл ханамжаар хэмжигдэх үнц нь болж чадсан юм. Гэхдээ түүний жинхэнэ эсрэлт их орондоо эргэж ирснээр эхэлсэн юм. 2023 он тэрээр Монгол буцаж ирэхдээ нэгэн эрхэмтэй танилцсан нь түүхэн эргэлт байлаа. Тэр хүн бол эх орноосоо зугтах шаардлагагүй сайхан нийгмийг бүтээх ижил алсын хараатай физикч программист Г Шинбаяр байв. Тэд хүчээ нэгтгэн Octol-ийн сургалтын төвөө хамтран үүсгэн байгуулж маш богино хугацаанд 100 сурагчдынхаа амьдралын дадал хэвшлийг өөрчилж хэл сурах итгэлийн очийг нь асааж чадсан. Тэдний хурд үгээр зөкссөнгүй. Боловсролыг тэгч хүртээмжтэй болгох үүднээс өөрсдөө аппликейшнийг бүтээж Монгол хүн бүр үн төлбөргүйгээр суралцах боломжийг бий болгож аджээ. Өдгөө 70,000 гаруй өдөртөө хэрэглэгчтэй болсон нь үнэхээр бахархмаар хэрэг биш гэж үү? Мөн тухайн сарда Казахстан улсад анхны гадаад салбараа нээж дэлхийд гарах ихний алхмаа хийсэн байна. Харин одоо оргил багш ээжийнхэн оргисон тэр мөрөөдлийг биелүүлэхээр Монгол хүүхдүүдийг зүгээр нэг англи хэлтэй биш, олон хэлээр чөлөөтэй сэтгэдэг эх орноос сэтгэлдээ тээсэн дэлхийн иргэн болох зорилготой полиглот сургуулаа нээхээр хідэнэ шанджээ. Гэхдээ энэ сургууль зөвхөн хэл заагаа зогсохгүй. 2023 он түнд нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижээ онцлогдсон амьдралынхан сахилга батыг бүр дээд зэгт нь хурцлж хоолцсон гүнзгий мэдлэгтэй болгосон. Энэхүү туршлагаасаа үндэслэн тэрээр шинээр нэг сургуулийнхаа сурагчдын өдөр тутмын дадал, хоолын цэсэнд өөрийн биеэр хатуу хяналт тавьж эрүүл мэнд суралцах хүслийг хослуулсан бодит орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Лондонын рестораны халуун гал тагоноос Оксфордын лекцийн танхим хүртэл өөрийгөө шинээр бүтээсэн оргил багшийн энэхүү түүх өнөөдөр Монголын мянган хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэх Octol-ээр нь London School болон босож байна. Сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэл хэсэгт оргил гэж үлдээнэ.